Монгол улсад визгүй зорчих 42 орны жагсаалтыг баталж 2 жилийн хөтөлбөрийг засгийн газраас хэрэгжүүлсэн билээ. Тухайлбал Австри, Андорра, Аргентин, Дани, Их Британи, Исланд, Испани тэргүүтээ 42 орны жагсаалтанд багтсан. Чухамдаа бол 42 орны иргэд Монгол улсад 30 хоногийн дотор визгүй зорчдог болсноор аялал жуулчлал, эдийн засаг, гадаад харилцаанд өөрчлөлт гарна гэж үзэн хэрэгжүүлсэн юм а. Ялангуяа эдийн засгийг эрчимжүүлэх ажлыг эхлүүлсэн энэ үед томоохон түлхэц олон хэмээн албаныхан харж 2 жил хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнд нааштай зүйл гараагүй гэж байна. Бид нар судалгаа хийж үзсэн. Тэгэхдээ одоо жуулчны тоо бол нэмэгдээгүй. Гадаадын хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр нэмэгдээгүй байсан. Тэр энэ ямар төвлөлт гарч ирсэн бэ гэвэл жуулчны тоо гадаадын хөрөнгө оруулалт бол биедтэй ямар нэгэн тийм холбоогүй юм байна. 2 жилийн хөтөлбөр хэрэгжээд үр дүнгээ өгсөнгүү л гэдгийг л та нар зөв ойлгох хэрэгтэй. Наад зах нь Монгол улсыг зорих жуулчны тоо огцом нэмэгдэн гэж тооцсон ч дорвитой өсөлт мэдрэгдээгүй. Бас нэгэн хүлээлт нь гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж харж байсан. Гэвч худалдаа эдийн засаг хөрөнгө оруулалтанд өөрчлөлт гараагүй гэв. Дээрээс нь эдгээр 42 орноос Монгол улсын иргэний визийг хөнгөвчлөх зэргээр харилцан тэнцвэртэй байх хариу ирүүлээгүй гэж байна. Эцсийн дүндээ худалдаа эдийн засаг хөрөнгө оруулалтын нэмэгдэл нь визний нөхцлөөс шалтгааллахгүй гэх дүгнэлтэнд хүрчээ. Уг нь энэ хөтөлбөр тодорхой үр дүнд хүрсэн бол цаашид үргэлжлүүлэх тухай яригдж байсан. Гэвч цаашид 42 орны визийн нөхцөлийг 12 дугаар сарын 31-нд дуусгар болгохоор болсон байна.